За энэ махыг тавиад харъя да. Ааха. За. Яа бас арай л үнэтэй байна. Би ер нь бол ясын нэг хэрэглэхгүй болохоор ясын шулаад өчтгөө. Шулдгуун даа ах юм дөө. За чамд гээд шулчих юм. За баярлаа. Юу яаснаас шулуулаад байгаа юм бэ? Би мэдээ. Бас л үнэтэй байна да. Энэ би бас өөх иддэг байхгүй энэ өөхнөөс шулаад өччих. Зүгээр хаач тээ. Өөхнөө авч болохгүй шүү дээ ах юм дөө. Тэгвэл 5,000 тавьчих тээ. 5,000. Окей. За тэг заяа. За баярлаа. Хүй наад ясаад яг яах юм? Одоо хаян та. Хүй хаяад их юм бэ яхаа тэгвэл надад үнэг өгчих. Ямар цайрц өөх юм бэ? Нааш та. Чи хямдхан юм авахгүй бол хямдхан дэлгүүрлэл очил да би мэдж байгаа. Юу гэдэг хямдхан дэлгүүр байна гэж байсан. Байлгүй дээ намайг дахиад өгч чгүй. Баянбурдын нисдэг машины яг зүүн гар талд нь Нааш хүнсний дискаунтер Монголиа дэлгүүр 6 тасалбараа шинээр нээсэн байна. Энэхүү дэлгүүр нь Орос холбооны улсын дэлгүүр бөгөөд 7 хоног болгон шинээр хүнснүүдэд татаж авчирдаг юм байна. Манад зарагдгаас илүү одоо захын үнээс ч хямдхан бүр шок үнэтэй үнэхээр гоё даваа талтай дэлгүүрэлээ. Бас нэг гоё даваа тал нь 7 хоног болгон хүнснүүд дээр урамшуул зарлт юм бэлээ. Энэ 7 хоногийн урамшууллын хүнснүүд бол иймэрхүү байна. Оройн 22 цагт хаад юм бэлээ. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. За би чамд 100,000 төгрөг ийм их юм авч болох гоё газар зааж өглөө шүү. Тэгээд дахиад хөө амтны хажууд дахиад жоо хямдуулж гээхүү. Би тэр юу гээл оруулж хийж байгаа. Ястаа гоё хямдхан дэлгүүр юм. Гэтэ би мэдчихээ за.